тогтмол хурдтай хөдлөж байгаа би яадаг вэ? Ямар болдог вэ гэхээр анхны хурд тайван байж болдог. Эсвэл анхны хурд одоо чи янз бүр байж болдог. Тэгтэл тогтмол хурдтай үйлснээс яадаг вэ гэхээр биеийн хурдыг эсгэж болно. Ямар үед эсэх вэ гэхээр хурдны дагуу хурдтал чиглэж байгаа тохиолдолд бие хурдцдаг. Харин биеийн хурдны эсрэг хурдтал үүсгэх юм бол бие аяндаа удаашрч зогсно, магадгүй буцаж цаашаа өгүүлж чиг болдог. За ийм хөдөлгөөнүүдийг хэдүүлээ графикийн хувьд тэгштэлийн ямхан хэлбэртэй байдаг гэдгийг сурья. Эхний тохиолдолд бие биш хэлтэй удтал дагуу чиглэлтэй бол график ямхан болох гэж. Анхны байдлын өмнө дурын x нэ гэсэн байдалтай. За тэгэхээр эндээс график юу болох вэ гэхээр ийм. За ерөнхийдөө бол тогтмол хурдтай хөдөлж байгаа биеийн хувьд энэ байшин хугацаанд яг параметр тодорхойлогддог. За энэ b бол анхны хувь буюу энэ параметрын эхний зэг дээр шүргэгчийг бэлтгэдэг. Шүргэгч маань энэ чиглэлд авах эерэг вэ. Энд дээр бол хурдтал эерэг байгаа учраас эндээ шаарсан байна. За нөгөө тохиолдолд ийм байна. За бэн бол эерэг хурдтал эсрэг байгаа учраас хурдыг нь удаашруулна, буюу ингээд налалт нь басаад эхэлнэ. За тэгээд яг энэ агшид дээр зогсоод магадгүй цаашаа буцаж явж болно. Энэ бол ямар хөдөлгөөн вэ гэхээр дээш шилжсэн биеийн хөдөлгөөн болдог. За. Адуу хэдүүл энэ тэгшлэлийг нь харъя. Тэгшлэл ерөнхий хэлбэр ямар байх вэ гэхээр квадрат дээр тэгшлэлэдэг. Математикийн хувьд эерэг тэнцүү x квадрат bx за энэ хэлээр үүсдэг. За бидний хувьд болохоор байшин хугацааны яг x тэн a t-ийн квадрат мөнхөн 1 2 b нэлтэй мөнхөн x бол симпл гэж байна. Юу бол гэхээр энэ b бидний анхны хувь буюу энэ хоёр маань ижилхэн анхны байшин буюу анхны байшин гэдэг маань энэ утга. За энэ байна бол энэ бэ 10x бол за энэ a гэдэг координат нь бидний хувьд a бахан 2 болж байгаа. За дүүлийн математикийн хувьд ямар хөө хэлбэр байдаг вэ гэхээр за энэ тэгштэл маань юу болох вэ гэхээр энэ шулууны багна энэ шулгууч нь хувьд хацуулсан хязгаар дельта x хацуулсан хязгаар тэр хувьд b болж байна. Математик өгч чинь тэгэхээр яг анхны эрг тэнхид ярьж байгаа цэгийн шүргэгч шулууны налалт нь b болж байна. За эрг тэнхийг хөдөлж байгаа тэр цэг нь c. За энэ a бол хурдтал буюу одоо жишээ парабол энэ бол доош харсан парабол байна. Доош харсан парабол учраас энэ a бол сүр тэнхийг. За b энэ бол b шиг байна учраас энэ бол b бол эрг тэнхийг болж байна. За энэ бидний физиктэй үеийг төсөөлөх юм бол энд хурдтал сүр яаж байгаа гэхээр бидний хувьд бол энэ хөдөлгөөн болж байгаа гэсэн. За нөгөө хөдөлгөөнийг авч үзвэл
метр маань болохоор энэ метр маань энэ чиглэлд байна. Энэ дэш харсан байгаа учраас гудалт нь бас 90 тэмдэгтэй бие наалын ч 90 тэмдэгтэй байдаг. За математикийн үед энэ болохоор бид б б ингээд анхны цэг агшид яг ийм байх бол налтай буюу бидний хувьд график ингээд эхэлж байгаа хурд тэг гэсэн анхны хурд тэг 50 байдлаар сатж байгаа гэсэн. За энэ ингээд дээшлээд ирэх юм бол анхны хурд нь дотгой буюу 90 утгатай. За энэ анхны хурд нь ингээд энэ б-ийг нь ингээд доошоо оруулах юм бол хурд сөрөг болдог. За энэ парабол бол дээшээ доошоо хурцаасаа дээшээ харах юм бол хурдтал 90 доошоо харах юм бол хурдтал сөрөг байна гэж үзэж байна. Нэг жишээ ямар жишээ авах вэ гэхээр хоёр төр хахад дөрөвтэй дөрөв. Энийг нэг болчих. За энэ нэг чинь болохоор метр систем гэх санаа. За тэгвэл энэ байршлын хугацаанаас авсан гэдэг гэж. За энэ хоёр тэй газар гэдэг нь бид юу харж байгаа гэхээр А кваах нь 2 нь 2. Тэгвэл А кваах нь 2 нь 2 бол урдтал тэнцвэр 4 м/сек квадрат. За системийн шууд гэж систем шилжиж байгаа. За 4 тэй гэж. 4 тэй гэдэг нь ямар шиг вэ? Анхны хурд нь 4 тэй. Анхны хурд 4 м/сек. За анхны байршил нь 1 м/сек. 1 м болчихлоо. За эндээс юу болж байгаа вэ гэхээр анхны 4 м/сек гэдэг чинь бидний яг хугацаа тийг агшинд 4 м/сек хурдтай гэсэн. Хурдтал 4 м/сек болоод чинь хөдөлгөөний чиглэлийн дагуу хурдтал чиглэж байна гэсэн ирээд. Тэгэхээр энэ бол цааш болж байгаа бол хурцж байгаа буюу бидний хар төсөл ийм хөлбөр гарах болно гэсэн. Энэ хөлбөр гарах. За энийг дийстэй явуулах юм бол нэг бол тгийг бол тиг нэг болж анхны байдлал нэг энэ x маань буюу одоо бидний математикт бол энэ c болж байгаа. За энэ x маань чинь анхны байдлал буюу хугацаа тиг агшиндах. Тэгэхээр энэ анхны байдлал чи юус x-ийг огтлж байгаа c болно гэсэн. За нэг дараа нэгийг оруулаад үзье. 4 2 6 7 1 секундын дээр 7 2 секундын дээр хийх гэж 8 9 2-ын квадрат чинь 4 4-ийг 2-оор хожуулах чинь 8 дээр 9-ийн нэмэхээр 17. За тэгэхээр 2 секунд нь 17 гэсэн байна. 8 9 10 11 9 10 11 12 13 тэр нь бидний хандлагыг хараад ийм гарчна гэсэн. За тэгээд энэ цэгийн чүрхчил явдлыг ингээд харьцуулах юм бол энэ нь одоо чинь хэд вэ? 8 байхад энэ 2 гарч байна. Тэгээд 8-ыг 2-д харьцуулсан харьцаанд 4 м/сек гэсэн хурдтай. За ингэж төсөөлөд. Тогтмол хурдтай бие хөдөлгөөнд дараагийн жишээ авах. За ямар жишээ авах вэ? X тэнцүү. За асах маань 5 т квадрат. 2 т. За энэ одоо нэгсэн гарааны цэгийг 0-ээс хашгирсан. За энэ ямар бодлогын өгүүлбэр болж байгаа вэ гэхээр анх 2 м/сек хурдтай худалж байсан би
1 м/сек квадрат хурдталтайгаар удаашилсан бол гэсэн үг бүрийн тэгшлэл болж байгаа гэсэн үг. Яагаад тийм болж байгаа вэ гэхээр V нь болно 2 м/сек хурдтал нь эндээс нь А гоохон 2 нь энэ утга бол А нь байх гэж. Энэ бол А 1 м/сек. За. Тэгэхээр бид нөгөө хурдталтай биеийн хөдөлгөөнийг юу руу шилжүүлж болох вэ гэхээр энэ тэгшлэл рүү шилжүүлж байгаа бодвол их хэлбэр байдаг. За бид нар эндээс ингээд дурын байршлыг авч болно. За байршлыг болоход бол гараа хурд байгаад болчихно. За тэгвэл хурд ямар хөө байх вэ гэж. За хурдны тэгшлэл болохоор хурдтал гэдэг нь юу вэ гэхээр V-ээс үүсгэн. V-ээр хоохон хугацаа. За эндээс V-тэй болох нь бол V-ээр хурд гэдэг нь бол вектор хэмжигдэхүүн. Вектор хэмжигдэхүүн учраас анхны хурдны чиглэлийн давуу байх бол хурдтал эерэг. Гэхдээ бид нар анхны хурдыг эерэг гэж тооцоод. Тэгэхээр энэ хоёрын чиглэлээс хамаарат энэ бидний А-гийн тэмдэг, Б-ийн тэмдэг хамаарна. За би энэ дээр бол энэ бодлоор бол юу гэж авсан байна гэхээр анхны хурдыг эерэг, хурдталынхаас сөрөг авсан байна. Юу гэсэн үг вэ? Ингээд явж байгаа чиглэлийн эсрэг чиглэл хурдтал үүснэ гэдэг маань бидний энэ жишээ болж байна. За тэгвэл эндээс бидний эцсийн хурдыг V-тэй юу гэж бодож V-тэй эцсийн хурд гэж нэрлэдэг боловч Т гэсэн хугацааны агшиндах хурд болж байна. За энэ 2 м/сек урчны асар 1 м/сек квадрат урчны Т. За одоо бидний дурын Т гэсэн агшиндах хурдыг болж байна. За тас 0 гэсэн хугацааны агшинд бидний анхны хурд хурдтал 0 болж байна. Эсэг тэгээд 2 м/сек. Хугацааны 1 секундын агшинд энэ нэг 50 нэг тавих бол нэг хасмын хөвчлөг хасмыг 2-оос 1-ийг хасна. За тэгэхээр урд нь бол 1 болно дахиад 2 секунд агшин хурд болох гэж. 2 секунд агшинд хурд бол 0 болж байна. 2-ыг хасмын хөвчлөг хас 2 тэгээд 2-оос хас 2 гэсэн 0. Тэгэхээр яг Т гэсэн агшиндах хурд гэж. За бидний нэг эцсийн хурд гэж хэлэх юм. Өөрөө энэ хурдтал гэдэг нь юу вэ гэхээр секунд бүр хурдыг 1 м/секундээр өөрчлөх буюу энд 1 м/секундээр секунд тутам удаашруулна. За V-ийн диаграм төрслийг. За яг энэ графикийн хувьд V-ийн диаграм бол хурдлаг V бол хурдталаас ирэх учраас ийм хурдлаг болно. За энэ дээр V-ийн диаграм болохоор V Т анхны хурд эерэг хурдтал сөрөг. За тэгээд энэ агшид очиж зогсож байна. T1 гэсэн агшид очиж зогсож байна. Энэ график T1 гэсэн агшид хурдан T болно гэсэн. Хурдан T болно гэж энэ явуулсан. Тэгэхээр энд V-ийн хурд эндээс болоод доош харсан. Шулуун алтан доош харсан. Шулуун бол. За энэ дэр V-ийн диаграм дээр ашигласан дүрсийн талбай усан зам болж байна. За тэгвэл ийм тохиолдол болоод. За энэ ашигласан дүрсийн талбай. За энийг x1 гэж энийг x2 гэж. За тэгвэл эндээс доош хавуулна гэдэг чинь юу болж байгаа вэ? Ухарч байгаа гэсэн үг. Ухарч байгаа учраас эндээс бол энэ бол зам бол эерэг зам шилжиж байгаа. Нэг шилжих даваа нэг чиглэлтэй байх юм бол үргэлж чиглэл байдаг. Энэ бол буцаж ухарсан болж байгаа учраас шилжих нэлтэй гэсэн юм байна. X дээр нэмэх асах X байна. Харин зам болоход X дээр нэмэх асах X үеийн модуль үеийн эерэг тэмдэгтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ хоёрын талбай нэмэх юм бол зам энэ урагшаа усын хойш усын хэсгийн
болохгүй юу? Шилжилтний гэж хэлж байна гэсэн. За энэ бол хаалт. Модул. За өмнөх бодлогон дээр ийм жишээ авсан. За тэгвэл одоо бид ямар ч бодлого ийм тэгштэл рүү шилжүүлэн бодох юм бол их хэлбэр байдаг. Одоо жишээ нь бодлого гэж байна. Анх тайван байсан би 2 м/сек хадгалт хурдталтайгаар хөдөлжээ. За анх тайван байсан. Анх тайван байсан гэдэг чинь анхны хурд нь 0. Анх тайван байсан би 2 м/сек хадгалт хурдталтайгаар хөдөлжээ. За тэгвэл эндээс 4 секундын дараа хурд болно. За би Т-ийн хүнд. Т-ийн хүнд 4 гэхээр би зүгээр 4 төвч. 4 секундын хурд болон 4 секундын агшиндах байршлыг болно гэсэн. За ингээд. За энийг болох юм бол бид яа болох вэ? Энэ тесттэй хэлбэрээр бичиж. Энэ хэлбэрээр за хурдыг болох бас нэг юм хэлбэрээр бичиж гэсэн. За тэгэх юм бол юу болж чинь эндээсээ ийм хэлбэрээр бичиж. За тэгвэл энд анхны хурдны талаар ярьсан. За анхны байршлын талаар ярьсан үг үүртэр. Яагаад яг үг гэхээр тооллын ихээс анхныхаа байршлыг сонгож авах болно гэсэн. Тэгвэл энийг 0 гэж авч болно, энийг 0 гэж авч болно. Тэгвэл бидний хэлэх тэштэл маань ерөөсөө ийм болчихно гэсэн. Тэгвэл бид тийм за А-гийн хувьд 2-ыг оруулна. Яг 2-ыг 2 дугаархад нэг ерөөсөө x тэнцүү t гэдэг гэсэн юм болчихсон. За дараагийн хурдны тэштэл чинь d тэнцүү v0 анхны хурд нь 0 учраас энэ бичдэхгүй. За тэгэхээр хурдтал нь 2. Тэд нэр ерөөсөө сонгож авсан явсан чиглэлийн дагуу энийг хийж болно. За тэгвэл энэ нь чинь. За тэгэхээр энэ тэштэл нь юу болж байгаа вэ? Шууд 2t-ээс хэлчихсэн. Одоо би t-ийнхээ оронд энийг 4-ийг оруулна. За тэгэх юм бол x тэнцүү тийм квадрат болчих. За ингээд энэ нь юу болох вэ? Энэ нь 16 м. За нэгжийн систем явж байгаа шиг санагдаж байна. За хурд нь болох юу болох вэ гэхээр 2 м/сек квадрат хурдталтаар 4 секунд явна гэдэг чинь 2-ын хүч нь 180 м/сек. За тэгэхээр энэ тэштгэлийн арга бол бид хурдталтаар юу хөдлөх юм бол дурын болж болно. Яагаад тэгэхээр ерөөсөө жиг тусах хөдөлгөөн тохиол хурдталтаар хөдөлгөөн маань ерөөсөө байшин хугацаанаас хамаарсан юм. 2 квадратын тэштэл гараад ирчих. Квадратын тэштэл учраас бид математик чадчих юм. Ерөөсөө бүрийн тохиолдол байшлуулдаг болчихно. Харин хурдны тэштэл болохоор ийм шугам тэштэл гэж байна. Шугам тэштэл. Энэ шугам тэштэл маань юу болж байгаа юм гэхээр ерөөсөө энэ шиг вэйний хурд, энэ шиг вэйний хурд. За энэ вэйний хурд чинь болохоор юу болж байгаа. Энэ тэтгэл байж байгаа энэ тэтгэл. Юу цэгүүл B гэдэг тэнхлийг байж байгаа цэгүүл чинь. За энэ хурдтал эерэг юм бол энэ маань дэш болчихно. Энэ А1 энэ А ингээд явчих юм бол А2 болчихно. Нэгээс В-ийн диаграм дээр энэ шугамын алалт нь өөрөө хурдтал болж байгаа. Энд явчих юм бол энэ бол А бол А1 наавал шүрэг гарч. Тэгмэслэр бол бас шугамын тэштэл. Энэ юу параболын тэштэл гэх юм. Тэгээд энэ хоёр тэштэл бид нар тохиол хурдталтай бий хөдөлгөөний тухайн агшинд хурд, ёсон зай, шилжилт бүгдийг тодорхойлж болно гэсэн үг.